яг зүуд хэмээх дуудаа бол 89 онд холбогдож уран бүтээл хийх юм гоё боломж нөхцөл бүрдсэн. Төгөлдөр хур дээр тоглож явахдаа гинт одоо санаа нь орж ирээд ингээд аялгауны хэлж гарсан дуу. Энэ аялгаугаа банзрагчдаа сонсоход тэгээд дараа нь зүүд гэсэн нэртэй юм яг дууныхаа аялгау юунд зогцсон их гоё шүлэгтэй ороод ирсэн. Их хоёр маань надаа нэг юм өргөн цайтай нэг гоё дуу байна. Чинийг сонсоод үзээч. Тэгээд таалагдвал танай хамтлаг аваад тоглох юм санал найз нь хэлэх гэсэн юм аа. Хоолойн сараас гадна өөрийнх нь авьяас одоо өөрийнх нь боломжтой бүх юмыг би бас гадарлаж мэддэг байсны хувьд бол насаад энэ дуу бол одоо яг сайхан зохино гэдгийг өөрт нь хэлээд ингээд өөрт нь тоглож үзсэн. Тоглоол тэгэл өөрөө ингээд аялсан чи надаа жоохон хүүг дээр юм шиг боловч бас нэг тийм сонирхолтой байдлаар ингээд дуулж болох юм шиг санагдав. Би шууд л өө ястаа гоё дуу байна. Авъя гэл. Тэрээс газар дээр нь бид нэр яг найруулгыг хийгээд ер нь бол яг бүх юм ойлгомжтой байсан. Тэгээд зовлонгүй бүтсэн тул да. Хоовныг санаа хэлэхэд л манайхан шууд аваад л хөгжмийн зохиолч юу гэж хэлнэ, ямар санаа хэлж гин, энэ дуу ямар байх ёстой. Тийм л зарчмыг баримтлж энэ дуугаа хийжсэн түүхт. Энэ дуу чинь бол ер нь бол яг бусад дуунуудтай адилхан нэг степлен дундаа степлен тэрж явдаг шүү дээ. Тийм бол байхгүй. Тэр нь болохоор вокалын хоолойн тийм нэг хэсэгтэй. Тийм хэсгэрээ тэр степленийг оруулж тэрж хийсэн. Яг тэр хэсэг дээр нь би харин өөрөө оролцож дуулсан нэг тийм дуучин Бааран Баяр, дуучин Нандин Цэцэг бид гурав яг ардлынх нь тэр бэк хоолойг нь бол хийж исэн. Нэггүй зүүд гэсэн мөртлөө цаагаараа хайрыг илэрхийлсэн. Ягаад ч юм тухайд өөрөө их л залуу байсан болоод тэр юм уу энэ дууны утгын мөртлөө, үгэн мөртлөө, энгийн мөртлөө хүнд очиход их амархан. Энэ дуу бол насан ихчийн хувьд ч тэр соёл эрдэнэ хамтлагийн хувьд ч бас дууны зохиомж бүхий л талаараа шин хаалга үүдийг нээж өгсөн болов уу гэж боддог. Энэ дуу бол бас тухайн үед бол сонимтой, хиллэгтэй, сонин одоо өгүүлэмжтэй, хөгжмийн найруулгын хувьд ч гэсэн маш өвөрмөц одоо ийм үзэгдэл болсон гэж одоо бас олон хүн надад хэлдэг байсан. Хомонгийн өөрийн дууны гармон бол ягаад ч юм бусад хөгжмийн зохиолчдоос ингээ анзаарахад маш их гоё тийм баялаг гармонтой аккордууд нь их өөр болсон. Хитгэн аккорд байгаа хэрнээ өөр хоорондоо аккордуудын хүндрэлүүд нь маш гоё зохимжтой. Энэ дуу маань дөнгөж одоо гарсан даруйда одоо үзэгчдийн, сонсогчдын таашаал хүртэж ер нь бол дороо одоо одоогийн ярдгаар бол одоо хийт болсон дөө. Зааланд ерөөсөө чимээгүй бүгд сонсдог. Дуулаад дуусахад одоо яг л бороо асгарч байгаа юм шиг л тийм гоё алга таашаалт ингэж мэдэрдэг. Гэхдээ яг хүмүүс ойлгох нь үгүй юу гэдэг бас тийм эргэлзээ байсан л. Тэгтэл бол тухайн үед бол яг цаг үетэйгээ бол их гоё таарад хүмүүс бол их гоё хүлээж авсан. Тэрний ах гоё тэрийг дуулгаар ингээл яг л нэрэл ингээл зүүдэн дунд би өөрийгөө илэрхийлж байгаа ч юм шиг. Гэрэлтүүлэг нь хүртэл ингээл яг од тэгээ ганцхан надад пүүшг тусаад хөгжимчдийн бүдэгдүү цэнхэр гэрэл өгöd. Тэгээд л яг тэр одон дунд л би дуулдаг байж үлээ. Би тэгээ ерөөсөө мартдаггүй юм. Хожим миний энэ дууг миний шав болох одоо Матима хамтлагийн гишүүн Ганбаатарын дуу бол бас их өөрийнхөө өндөр төрөхөд тохируулж бас цоо шинээр дуулж дахин амьдруулсан. Мөнгөн шүний гэлбуулан миний од надад ирлээ. 2011 оны үед 20 дугаар зууны дуунуудыг одоо залуу уран бүтээлчдэр дуулуулна гэсэн тийм төсөл байсан. Тэрэнд ороод цаанаасаа бүрийг яг таарц юм шиг одоо чинь энэ дуучдын дуунуудаас сонгоно гэсэн манай насаа өгшин манер байсан. Би шууд багш руу залгаад багшаа ийм байгаа юм байна. SP интеллиженс тантай холбогдох байх. Тэгээд энэ дээр ингээд таны дуу ингээд би дуулж болох уу энэ зүүдийг гэсэн багш өөрөө мэдж байгаа надтай цуг дуулжсэн намайг дуртай гэдгийг мэддэг байсан. Тэгээд багш маань надад итгээд өгсөн. Энэ хүүхэд чадхал үгүй болов гэдэг эргэлзээ над төрөөгөө яагаад гэвэл зэрэг би энэ дууг дахиад цоошноор амьдруулах хүн мөн үү гэвэл мөн юм шиг санагдчих би өгсөн. Хоёроо ч гэсэн зөвшөөрөөд тэгээ Амжокийн шинээр байдраг ах маань хийгээд бичлэгэнд орсны дараа багш маань гэсэн таалагдсан. Дуу маань өөрөө сүнслэг гэх юм. Цаанаасаа тэр аялгуу, тэр үг ерөөсөө энэ дууг аюу гоё би өөрийнхөө нэг гоё дуулмаар санагдаад байдаг байсан. Яг гоё таарсан танаацтан дээр өөрийнхөө хамгийн дуртай дууг дуулах чинь нэг тийм
амар гоё мэдрэмж байдаг юм байлээ. Тэгээ дээрэс нь бичлэгэнд ороод өөрийгөө сонсоод ингээд дуулж захтаа өөртөө хэсэг парт болгон дээр өөртөө таалагдаж өөртөө дуулж исэн сайхан уран бүтээл. Энэ бол мэрэгжлийн маш өндөр түвшинд дуулсан тийм эрэгтэй хүн гэхэд энэ бол дахин нэг шинэ хуудас нэмээд ингэж явж байгаагийн хувьд бол би Гамбаа дүүдээ бас баярлалаа гэж хэлье. Энэ дууг маань ингээд дахин цоо шинээр амьдруулад Гамбаа маань үзэгчдэд хүргээд ингээд эхэлснээс хойш одоо яг эдний үеийнх нь ийм гоё дуу, шинэ дуу гэдэг утгаар хүлээж авсанд би нэг талдаа маш их баярлсан, нөгөө талдаа энэ дуу маань ямар их сайхан урт настай дуу вэ гэж би бас бодсон. Одоо дахиад нэг шинэ эмэгтэй хувилбараа дахиад гарах гэж байгаа юм. Мэдээж надад бас сонирхолтой санагдчихээн. Дахин өөр нэг хүн миний бас хайртай дуртай дууг, багшийн ментор сайхан дууг дахин өөр нэг хувилбараа хүргэхэд одоо би таатаа сонсож хүлээж авна. Хүлээж байгаа сонсно. Нэвтрүүлгийн маань гол баатар бол миний бас л мөн шар цоо одоо шинэхэн залуу шар нарын маань намунаа маань бас над хүсэл тавьж энэ дууг би багшаа өөрийнхөө ингэж коверлж дуулах боломж олдож болох уу гэж их зоригтойгоор над хэлсэн. Багштай хэлэх гэж нөгөө дууг нь гуйх гад бүр айгүй хайгаа. Тэгэл яг мэрэгжил ордог өдрөө багш дээр ороод зориглоо гуйсан. Тэгээ багш маань зөвшөөрсөн би маш их баярлсан. Мэдээж хэрэг нас огш хахад бас нэг юм маш их сонссон. Тэгээд Гамбаа огш хахад дусныг бас маш их сонссон. Багштайгаа дуун дээр их ажиллаж уран бүтээлээ анхныхаа уран бүтээлийг гаргахаар зорьсон доо. За тэгээд залуу хүн бол яг хуу ганц нэгэн баг сага зэмлэлийг бол бас багшаас авсан. Тэр тухайн алдаагаа зассан, хиллэгэн дээр хүртэл одоо маш их ажиллаж эхэлсэн. Аялгаугаа эхлэхдээ ингээ ойлгоод байсан болохоос биш. Үгээ тэгж нэгсэн ойлгоогүй байсан учраас багшаасаа бас нэг зэмлэл хүртсэн. Тэгээд багштайгаа тэр дуун дээр бүр илүү их ажилласан, үгэн дээрээ илүү ажилласан. Би одоо дөнгөж 2 дугаар курсын оюутай учраас надад сурах зүйл цаашдаа маш их байгаа. Намаагаа дуулуулж үзсэн, өөр дуу дуулуулж үзсэн. Ямар хөө темпертэй, ямар хөө характертай дуулдаг охин байна гэдгийг бас харж байгаад энэ дууныхаа найрлагыг бас хэлбэрийг бас өөрчилж өөртөө тааруулж хийх хичээсэн. Ийм гоё хөгжмийн найруулгыг манай цацралах маань, цацаах маань маш гоё хийсэн. Одоо 26 жилийн дараа би эргэж энэ дууг дуулж байгаа. Өмнө нь бол Гамбаа багш манд дуулсан. Тэгээд Гамбаа бол эрэгтэй хүн, чи бол эмэгтэй хүн. Тэгээд залуу насаа одоо ингэж эргэж дуулж байгаа юм шиг дуулж шүү гэж багш маань надад хэлсэн учраас дээр ярилцаад дуугааны хэвдэхгүйгээр дуулахар шийдсэн. Намууныгийн хувьд бол ер нь их ирээдүйтэй хоолойны тембер гэсэн өөр юм гэсэн онцлогтой. Хамгийн анхныхаа уран бүтээлийн бие даасан гараагаа энэ сайхан мундаг зүрх сэтгэл тоногссон дуугаар одоо эхлэнэ гэдэг бол маш том боломж юм болоо гэж миний хувьд бол бодож байна. Асаагчтай баярлалаа. Ингээд сайхан шоу бэлдэж байгаа юм байна. Эснэр дуулах цаа уран бүтээлч амжилт хүсье. Дээрэс нь бас багштай хайртай шүү. Маш их баярлаж танийгаа хүндэлж биширч явдаг шүү. Энэ дууг дахин дуулах боломжийг олгосон Монгол Улсын гавьяач жүжигчин, соёл урлагийн их сургуулийн орчин үеийн хөгжмийн урлагийн танхимын эрхлэгч Насан тогтох багштай маш их баярлалаа. Дуучин болох гэж зам мөрөө хөөж суралцж яваа миний хайртай шав нарын нэг Намуна чамд уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг хүсье. Мөнгө шүнийг ялбуулаа миний од надтай ирлээ. Мөнгө шүнийг мартуулаа мянган одноос тасарч ирлээ. Чи хүрээд ирлээ хадган зүудийг намруулаа хоолын холоос бууж ирлээ мөрөөд хүлээсэн миний зүрхэнд чи буулаа
мартан холтхыг